эдийн засгаас сэргээх 10 их 80-ыг 2 их 80-ыг ипотек руу гаргана гэд шийдвэр гаргаад үүнийгээ хэрэгжүүлээд ажиллаж байгаа. 2 жилийн өмнө бол 1 их 80 төгрөг гаргасан. Жилийн өмнө. За 2022 онд бол 500 тэрбум төгрөг гарч байгаа. За үлдэгдэл 500 тэрбум төгрөг бол 23 онд гарах юм байна гэж ойлгож байгаа. Яагаад гэвэл энэ бол шийдэгдсэн шийдвэр, төсөвлөгдсөн, тавигдсан мөнгө учраас. Тэгэхээр 23 онд энэ 500 тэрбум төгрөгөөрөө за 5000, 6000 ипотекийн зээлээ гаргаад 24 оноос эхлээд бид нар нөгөө эргэж орж ирж байгаа ипотекийн зээлийн төлбөрөөс гаргаад явах юм байна гэдэг ойлголттой. Тэр эхлээд 8% хөтөлбөр, одоо 6% хөтөлбөр болоод бүгдээрээ одоо жигдэхэн 6 руугаа ороход бол ямар ч асуудал байхгүй байхгүй. Тэгэхээр ингээд 6 болоод яваад одоо төлөгдөж байгаа мөнгөнд дүн маань өөрөө сардаа орж ирж байгаа мөнгө маань эргээд гарахад бол хэвэн байхаар ийм их усэр болчихж байгаа учраас одоо гол нь л энийг л зөв ил тод нөгөө хариуцлагатай яг л авч явах тэр бүтцэл хэрэгтэй болчихлоо юм л. Энэ асуудлуудыг шийдэх ёстой, зэгцлэх ёстой, нэг одоо голдролд оруулах ёстой. Ямар нэгэн ялгуурлгүйгээр ипотекийн зээлийн хүү санхүүжилтийн их усүрийн хүртээмжийг нэмэгдүүлэх асуудлыг шийдвэрлэнэ гэдэг дээр засгийн газрын тэргүүн бол бүр одоо онцгой ач холбогдол өгч ажиллаж байгаа шүү. Тийм учраас энийг яаралтай одоо засгийн газрын уралдаанд оруулах ийм одоо бэлтгэл ажлууд үндсэндээ хийгдээд дууссан учраас одоо цаашаа хэн авч явах уу гэдгээ барилга бат байгуулалтын яам сангийн яам хоёр шийд Монгол Угтайгаа яриад тэгээд одоо эх 7 оны засгийн газрын уралдаанд оруулна.